За өргөжлүүлээ. Right тавтахаа дээр sketch нэг spiral sketch үүсгэж байгаа би дахиад үзвэл. За right тавтахаагаа авсан хэдүүлээ sketch үүсгэсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр sketch гэж орж ирж байгаа. За тэгээд одоо энэ дээр их нөө spiral-ыг хуулахын тулд энэ corner settings гэдэг команд авлаа. Тэгээд хэдүүлээ юу яа. Энэ өмнөх helix-ийг сонгоод яг окей хичээлээ болно шүү. Тэгэхээр шууд ингээд ороод ирчих надаа. За энэ надад ороод ирсэн бол одоо ингээд үндсэн 3 шугамчин гараад ирлээ гэсэн үг байхгүй. Энэ тойрог, 2 тойрог, энэ явах зам 2 чин гагуур ингээд үндсэн хэрэгтэй зүйлс нь гараад ирсэн. За одоо хэдүүлээ isometer байдалтаар харж агаад явуулаад үзье те. За sketch биш. Revolute cut биш. Loft cut. Энэ loft cut гэдэг командыг сонгоод хоёр тойрог ихний ээлжинд энэ хоёр хөндлөгтлөлийн дагуу явна гэсэн үг те. Хөндлөгтлөлөд хүчээ. За одоо замын хоёулаа хэдүүл хамгийн гол нь энэ center line parameter гэдэг дээр энэ замыг сонгож өгөх хэрэгтэй. За за байж энэ дээр сонгохгүй доош миний center line төр хуулагдсан хаа. Энэ за одоо орж ирж. За окей. За ингээд нөгөө юм сувг маань үсчлээ тодорхойлт те. За хэдүүл ийм л болох гэсэн санаа. За энэ дээр ийм болчлоо. За одоо энэ дотроо хэдүүлээ ийм хөвтэй. Энэ цаал хоолоогоор цорох гэсэн те. Ийм би үсгэжлээ. За хэдүүл энэ дэш босох баланс залгаа босоо юугийн хоолойг нэмж зуръя те. За тэгэхээр хэдүүл энэ дээрээ дахиад энэ хавтаа дээр дахиад sketch аваад. За sketch аваад sketch-ээ зүсчи. За окей. За энэ болсон те. За энэний гадны диаметр нь 38 диаметртэй. За энэтэй ижлэн 38 диаметртэй хэдүүлээ тойрогдод та. Чиний диаметртэй тойрогдчих. За яах ингэ тавьчих. За тэгээ хэмжээг нь авъя. Окей. 38. За дээрэс нь эндээс энэ хэмжээ мөн адилхан 91.6 хэвээрээ. За одоо бааз цэгийн тойргийнхаа төвдөө вертикал. За ингээ харуулах гэсэн шүү. За харуулсны дараа хэдүүлээ sketch-ээс гараад энд нэг юм sketch авцсан. Одоо хэдүүлээ бас лавтар swift командер хэдүүлээ юу үсэг. Хоолхоо үсгэх тийм ээ. За бит үсгэж үзэх чинь. За одоо хэдүүлээ right дээр автгагаа аваад за өмнөх автгаа зүсээ энэ автгаа болий те. За түрүүж чагараа right дээр хэдүүлээ sketch үсгэнэ. Right дээр энэ sketch үсгэж юм уу? За энэ sketch үсгэж юм байна. Биш үү? Гарлаа. Салот эцэн sketch үлээ. Хэрэгтэй. Энэ сэний үсгсэн баг. Энэ дээр. Эндээс гарчээ. Гараад үтсэн. За одоо тэгвэл хэдүүлээ. Юу эдөө эхлээд right тавтгаа дээр. Right аваад right дээр sketch үсгээд. Үнштэй right энэ чинь өөдөөс харж байгаа right те. За энэ автгахаар зүсээд. Гэгч. За миний өөдөөс ингээд юм хоол харагдаж байгаа юм байна те. За одоо хэдүүлээ эндээс нь юу line авчдаг гэсэн чинь line эндээс нь line авчлаа select хийлээ. За ер нь бол тэ эхлээд тойргоогүй үнцгийг аваад гэлээвч мөн заах ингээ тэгэн утлийн тойрог хэвлээ. Одоо төвийг энэ зэг дээр авчирна. Энэ зэг дээр авчираад за нэг ийм тойрог зурчил арих. Энэ радиус нь төв. За
Түүнд ингэж. За ингэж. За тэгвэл энэ хоёрыг ер нь гिचүүлээс холбоно. Синтетгээд тэгээ энэ хоёроо мэдээж шүргэж тангид холбож шүргэжл болгочлаа. За окей. За одоо надаа энэ өндрийн хэмжээ баланс хүртэлх залгаа нь болохоор баланцтайгаа нийт өндөр нь энэ дээр 140 байсан. 140-с хасдаг нь 16 гэдэг хэмжээ өгч гэж бодож байна. За тэрний хэмжээг эндээс харъя. Одоо эндээс энэ балансын дээд эдмэг хүртэл энэ хоёрын хооронд 140 гэж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр би энэний энэ өндрийг балансаас доошоо энэ өндрийг гаргаж авахгүй даа гэсэн үг шүү дээ. Балансаас доошоо байх энэ өндрийг гаргаж авахгүй даа. Тэгэхээр энэ балансынхаа нийт өргөнийг нь хасцсан. 140-с 16 гасад. За тэгээд цаашлаа. За энэний радиусыг нь ямарчсан 38-нд радиустай тойрог ингээд ирэх хэрэгтэй учраас ядчил 38 радиустай гэдэг хүчээр энэ тэг хүрэхгүй юм тийм ямарсан юм блэ. Ихтэй дамлаа ихтэй жимрэн за ийм л гарах юм билүү дээ. За ийм л жоох юм байх юм билүү дээ. Эндээс нь харъя тэл. Хэмжээг харъя. Энд ялч 140 гэж байгаа байхгүй. 140-с энийг хасаад энийг гарсан. За 38-ын диаметртэй тойрог ирэх гэж байгаа учраас би дээрээ 38-аар уудаг байхгүй. За тэгэхээр энэ дээр нэг юм тэгшэрч байгаа хэсэг нь их бага юм байна л да. Энэ дээр залуу тэгшэрч орж байгаа хэсэг нь бага. За тэг байгаа харал зорчдөө. За харъя. Юу ч гэсэн харъя. За чигээр. Үчидх ямар юм. Энэ дээр их үе зорч байгаа те. За хэдүүл энэ юу вэ? Энэ чинь яг нөө стандарт дата юу биш. Сургалтын зорилттой хэмжээ байгаа учраас энэ шиг юу гэдэг нөч. Хасах хэмжээний балансыг орхичдаг метрийн ингэж залгачаар багтаад байна. Энэ дээр нэг 140 гэдэг чинь ийм хэмжээтэйгээр нөхч дээр хасах хэмжээг орхилоо. За ингэж явчих юм гэж бодоод байна. За окей. За одоо ийм болсон баа тий. За одоо хэдүүлээ энэ дээр sweep command өгчүүл болчоор тий. За sweep command өглөө энэ хөндлөө хөтлөлийн тойрог нь энэ тойрог энд зам энэ зам окей гэж авчи. За ингээд л авчи чинь тий. За тэгээ хэдүүл ийм битүү цол юм хийчлээ тий. Одоо энэ дээр дахиад хэдүүлээ энэ хох суугийг хийгээд явчих. За ингэж нэг үзэх. Энд дээр нэг юм салгал орж ирчихлээ. За тэхийн тулд энэ хавтга дээр дахиад скетч үүсгэлээ. Скетч үүсгэхэд зааж энэ юу авчиж чаад энэ хавтга дээр скетчс гарч. Энэ скетчс үүсгэх гараад дахиад шинэ скетч үүсгэж чаад би энэ скетч хавтга авчиж гэж бодож байна. За тэгээд окей гэчтүү. За одоо энэ доторчлын энэ тойргийг хэдүүлээ зурх хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. 38-ыг 2 дахин баг ирч. За 90-ыг хуурчул болохгүй. Зүгээр энэ 90-ыг хуурчул. Окей. Болохгүй гэж. За тэгвэл тойрог зурчөө. Circle command авлаа. Энэ 90-ыг орж ирэхгүй юм байна. За энэ дээр тэгвэл дур хэмжээтэй юм тойрог зурчдөө. Тэгээ энэний маань хэмжээ бол яах гэсэн 34 байж таарах уу? Тэр 34 байж таарна. За одоо яг 34 38-аас гадналын диаметр 38-аас 4 ихсэд очиж байгаа. Энэ босоо. Окей. За 91.6. 91.6. Одоо ингэж байх хэрэгтэй хэмжээнд дээр очсон. За одоо окей. Ингээ гарчээ. За ингэж харангуудлаа. Метр байдлаар харчээ. За ингэж надад харагдаж байгаа тий. За тэгээд хэдүүлээ энэ цэцлтийг боловч. Цэцлтийг боловлаад юугаар writer зүсэд харъя тий. Writer зүсэд харлаа. За одоо хэдүүлээ энэ Swift cutter хэдүүлээ
явж үзье гэсэн үг те. За команда сонголоо. Энэ тойргийг сонгоод одоо хэдүүл энэ зам дээр нь болохоор энэ дээр өмнөх sweep-ийн энэ скетчийг заагаад өгчлээ. Замын заагаад өгч. За ийм холот залгах. Ийм холот болсон шүү. За энэ дээр баланс хэдүүл энэ зурчилдаг дуслаа. За тэний холот болсон байна да. Жохон ярагддаг те. За энийг сонгоод скетч гэдэг энэ дээр явсан ч болно шүү те. За одоо тойрог тарь. Энэ төвшилж харагдаж байгаа юм л те. За харъя. За нэг жоохон юу тэгшим харагдаад байгаа маа. Тэгээ би ингэж бодлоо. Ишээгээ буцаж ороод миний скетч рүү буцаж ороод энэ скетч гэж хараад энэ 140 гэдэг цайг би жоохон нэмжөөд энийг тэгшин байна уу шалгасан чи тэгшин байна. Тэгээ энийг энэ дээр нэг 45 ч юм уу нэмчих юм уу? Та болгож жоохон нэмчихье. За одоо тэгэн бодлоо хэдүүл скетчээс гараад скетчээс ингэж гараад за одоо би ингэх гэсэн нэмэлт тавтгаа авч. Нэмэлт тавтгаа аваад тэрийг би топ параллел авчих гэж бодож байна. За топ параллел авахтаа 140 за энийг харж байгаад жоохон гэж харж байгаад дараалал гэж бодож байна. За 140 эророод үзүүлж чинь лэрч тэ 143 болгоч. 3 за 143 болчих. За ингээд автгаач. 143 дээр автгаач тийм үү? За байчихраа тэгэхээр жоохон зүшин. Дэсний 143 дээрээс хэдүүл би юу үсгээ явчих тийм үү гэж бодоод за энэ дээрээс юу ч гэсэн үзье. Скетч. За энэ дээр хэдүүлээ тойрогдно. Энэ дээр тойрогдтаад энэний диаметрийг 140 диаметртэй тойрог гэсэн. За эндээс нь хэдүүлээ extrude boss энэ дээш нь хөөж. Тэгээд тэнд үлдээд байгаа юм те. За тэгвэл жоохон асгалтай байна. Юу вэ? Энэ утгаар дээш навмаар юм байна та. Энэ хаянд жоохон юм юу үсэж байгаа байхгүй. За үсэж байгаа байхгүй. Тэг би тэрний учрыг болохгүй бодоод байна. За одоо энийг хэдүүлээ жоохон дээшлүүлээд эсвэл энэний ирмэг тавьчирсан. Бүр энэний энэ дээр авчирч байгаа доош татдаг юм уу? Тэгвэл арай энэ дээр нь юм үлдэхгүй мүү гэж бодлоо. За тэгэхээр бодсоор хөдөлцөг маань яваад тусдаг шүү. За тэгвэл хэдүүлээ нэг саний параллел авсан хавтгаан дээр л энэслэмаар байна те. За энэ л ороо саний 143 яваа хэдүүлээ дахиад 45 зураг авалгаж ижил гарч ирэх юм шиг. За 6 авалгаж дээд энэ дээр ирмэг дээр очиод байна миний. За одоо энэ дээрээс нь хэдүүлээ доош нь болох хэдөө. Эндээс нь доош нь extrude boss. Энэ дээр нэг тойрогдсон баг шүү дээ. Тэр лүү. Тэрийг төвчүүлж байгаа extrude boss. Ийм тойрог доош нь явах гэсэн үг шүү. Яг би 2 хийчих юм уу ч бодвол ингэж л 140 14% тавьсан баха. За тийм бодлоо хэдүүлээ. Чиглэлийн сэллээд окей. Ийм болгоцсон битүү болгоцсон баг. За одоо юм тэгшин автгаад дээр авсараа энэ дээр нэг юм зай үлдчихэж байгаа. Ийм юм үлдээд. За тэгэхээр хэдүүлээ. Энэ дээр нугасаа 114 өндөртэй өгсөн сая тий. Extrude boss шалгасан. Энэ чи 114. Энэ чинь доошоо явсан шүү. Тэгтэл 10-аар явсан биш. Энэ би 14-өр доошоо явлаа. 14-өр доошоо яваад юу вэ? Энэ тасыг сонгоод скетч гэж жаад дээш нь яв. Энэ чинь нэг 2 мм-ийн цуцаалга байсан шүү дээ. Тэр цуцаалга нь яв. Эндээс дээшээ ийм диаметртэй тойрог гэсэн тэр тойргийн диаметр нь энэ 78. Тэр 78-ээр тойрог. За энэ хэмжээ 78. Окей. За одоо extrude boss. Дээшээ 2.